санацсан хүмүүжлийг баний зөвлөсөн сургуулийн дунагийн мэдээлэл хандлагын багш тааханд өнөөдөр хэлцэх бүгд. За үгүй сэтгэлийн маань зөвхөн сургуулийн удирдлагын ээлжийг ашиглаад сургуулийн сурагчдын төвчсөн үр дүн хэрхэн сайжруулах юм бэ гэдэг юм байна. Сургуулийн зорилгоо ихтэй сургуулийн аргын амсыг тодорхойлж зөвхөн сургуулийн аргыг ашиглах мөн системийг ашиглаж сургуулийн одоо ихтэй сургуулиудыг хэрхэн ашиглаж тодорхойлох зөв ажлын төлөв хэмжих гэдэг ингээд зорилгоо тавьсан. За яг үгээр зорилгоо тавьсан манай сургуулиас одоо сургуулийн хүүхдүүд IT-ийн инженер төрөлцсөн сургуулиас үүнийг хэмждэг. За тийм учраас бусад нийс одоо өндөр сургуулийн хүүхдүүд IT-ийн инженер хараад амгаас олон цагаар сургууль. За тэгээд үндсэн асуудал болохоор мөн системийн боломжийг ашиглаад хүүхдүүдийн сурах үйл ажиллагааг идэвхжүүлэх юм бэ. За тэгээд мөнгөлдөр сургалтын өсөлттэй ажлын зохион байгуулалтыг хэрхэн хийх юм. За мэдлэг бүтээх, багаар ажиллах, зөв сэтгэлээр гарах хэрэгцээг тодорхойлох, сурагчдын өөрийн оролцоог хэрхэн нөлөөлөх вэ гэдэг асуудлуудыг дэвшүүлсэн. За үүнийг бодохоор одоо сургалтын 21 дугаар зууны боловсрол, 20 дугаар зууны боловсрол өөр хэлбэртэй ерөнхийдөө чигтсэн байгаа. Тийм учраас манай сургуулийн одоо шин чанарын ашиглаад бид нар боловсролын үеэс ямар давуу талтай ачаад байгаа юм бэ? Боловсрол гэдэг талаас 21 дугаар зуунд юу шаардаад байгаа юм бэ гэдэг нь ажигсан жишээ нь бидаа мэдлэг эзэмших бодлого байлгыг нэмэгдүүлнэ. За асуудал шийдвэр тусгай хэрэгтүүдийг тэгээд сурагчид олон талын хүн үзгийн мэдлэг эзэмшүүлэх чадварыг яаж өгөх вэ гэдэг талаас нь одоо боловсрол гэдэг зүйл маань шаардаад байгаа. За үүнтэй холбоотойгоор тухайн 20 дугаар зууны багш бид нар яаж хэрэгтэй юм бэ? Тэ 10 ерөнхий боловсрол сургууль яаж битгий заавар боломжтой вэ гэдэг нэг бол гараад ирсэн. Тэгээ үүний бодоод яг ерөнхий боловсролын сургуулийн багш гэдэг бол бүх мэдлэгийг түгээх бүх мэдлэгийг одоо хаахад эзэмшүүлэх хэрэгтэй бол биш. Өөрөөр хэлбэл модны бүх нөхцөлийг тайлбарлаж тавтаа хатсан нэг хэдэн нөхцөлийг тайлбарлаа гэдэг үгтэй. Яг тэрээс ихэвчлэн багш бид нар одоо яах вэ? Хаан сурсан багш нь дизайн байх хэрэгтэй шүү гэдгийг ингээд харуулсан. За тэгээд үүний тулд бид нар сургалтын ямар онцлог аргууд гэдэг юм бэ? Эндээс нь хараад сургалтын пирамидуудыг онцлог судалсан. Да үүний гол бид нар онцлог авсан пирамид болохоор дийлэнх сургалтын конус үүдээс төвшин конусыг яваад авсан. Онцлогоо авсан. За тэгээд энэ яадаг вэ гэхээр мэдлэгийг хэрхэн санаж байгаа гэдэг бол тодорхой бүлүүний юм болохоор сургууль сургуулиуд ажиллаа үр дүндээ илүү анхаарал хандуулдаг. Дээд бид нэр хөгжлийн сургуулийн хүүхдүүд мэдлэгийг хэрхэн эргээс санах юм бэ гэдэг анхаарал хандуулдаг. За тэгээд эндээс харах юм бол мэдээллийн туршин хавс ерөнхийдөө идэвхтэй бол идэвхтэй сургалтын хоёр хуваагддаг. Багш бидний заагаад байдаг унших, бичсэн зүйлээ санах те одоо сонсгоо зүйл бол ерөнхийдөө идэвхтэй сургалтын харах байдаг. Гэтэл өнөөдөр 21 дугаар зууны боловсролд хүүхдүүд илүү идэвхтэй сурах арга барил байна гэдэг юуныхаа хүүхдийн одоо ерөнхий зохион байгуулалтад бол яаж хүүхдүүдийг идэвхтэй гэдэг талаас гаргасан. За гэхдээ энэ сургалтын конусууд идэвхтэй одоо идэвхтэй сургалтын хоёр арга хуулиа нийлж юу яадаг хүүхдүүд мэдлэгийг илүү сайн одоо олгож өгдөг гэдгийг яадаг нэгсэндээ идэвхтэй сургалтын арга гүйцэтгэдэг нь заавал хамтарч ажиллах хэрэгтэй шүү гэдгийг гаргаж өгдөг. За тэгээд идэвхтэй сургалтын аргад бол идэвхтэй оролцоо. За тэгээд бодит амьдралыг хэрхэн уялдуулсан, за хамтран хэрхэн суралцсан, өмнөд мэдлэгийг хэрхэн уурж одоо дараагийн мэдлэгийг олж авах юм гэдэг дээр бол анхаарлаа хандуулдаг. За тэгээд мэдээж сургалтын орчин үеийн загвар ямар загвар байгаа гэдгээс хамааран идэвхтэй сургалтын аргад эцэг сургалтын аргад илүү тохиромжтой байна гэдэг юм харсан. Яагаад эцэг сургалтын аргыг сонгож авсан бэ гэхээр ихтэй сургуулиуд болохоор бид нар 4 жил сураад бакалаврын зэрэг авсан эцэг сургалтын арга буюу эцэг сургалтын арга зөвшөөрөд дипломын ажил гээд багаар ажиллаад контракттай эсвэл багаар ажиллаж хамгаалдаг. Гэтэл манайх нөгөө IT-ийн сургууль учраас бас хүүхдүүдээ тэр олон цагийн ачааллыг багасгахын тулд яаж хүүхдүүдийн мэдлэгийг илүү хуваалцах, хүүхдүүд яаж их ачаад үүсэхгүй байх талаас нь сургуулийн одоо их олж ирж байгаа мэдээллийн хичээлүүдийн холбоо одоо илүү интеграцлаад гэх юм уу эцэг сургалтыг
зохион байгуулалтыг оролцсон. За тэгээд энийг бол 2 дугаар удирлын буюу өнгөрсөн одоо энэ өнгөрсөн удиралд яг сургалтын удиралд ашиглаад үзэдэй. За тэгээд төсөв сургалтын харахад ерөнхийдөө бас нөгөө асуудал сургалтын сургалт үгүй 21 дугаар зууны боловсролтой байдаг. Ижилхэн юм шиг харагддаг боловч яг бүр нарийн харах юм бол төсөв сургалтын арга хичээл хамгийн интеграц нөлөөдөг. За нөгөө мэдээд урт хугацаагаар бодит амьдрал дээр тодорхой тодорхой үйл бүрддэг гэсэн давуу талуудтай бол асуудал суурилсан бол нэг хичээл гарч ирдэг. За хугацаанаас довгон үндсэн үүдийн гормонууд нэг хичээл дээр гарч ирдэг. Тэгээд төсөв сургалтын харагддаг үүднөө бол 4 хичээл байцсандаа энэсээр болохоор IT-ийн 4 хичээл авдаг мэдээлэл ерөнхий боловсролын сургууль одоо мэдээлэл өгөх хичээл дээр нэмээд програмчлалын үндэс, вебийн үндэс тэгээд IoT гэсэн 4 хичээл ордог мэдээлэл одоо мэдээллийн багт үзгээрээ энэ хичээлүүдийг одоо бидний төсөв сургууль хүүхдүүдэд гол төгсгөл 10 жилийн сургууль төгсгөл өөрөө гэсэн төсөлтэй болоо дараагийн сургуультай сайн гэсэн энэ дээрээс хаалж гэдэг яг үзүүлэлт ажиллаж байгаа. За тэгээд энэ харгын гол онцлог нь бол нэг 8-9 байдаг. Үүнээс хамгийн хаттай зүйл нь цогц одоо ерөнхий зөвлөлт мэдлэг гэдэг агуулга болонтэй саж ажилладаг байгаа. За тэгээд мэдээж одоо өөрсдөө ихтэй болон за амьдрал сурах тэмүүлүүдийн хэдийн давуу талтай. Тэгээд давуу талыг гаргаж ирэх нь бас шийдвэрийн хэлсэн. За гол сургалтын платформ бол Moodle LMS системийг бас сонгож авсан байгаа. За тэгээд энэ дээр хичээлийн удирдлагын хэлбэр төсөөллийн явцынхаа хэлбэртэй холбоотой функцийг хэрэгжүүлэхэд ямар мэдлэг авах боломжтой хэр бодлоор хүүхдүүдэд хичээлэх материалыг видеогоор одоо ном сурах бичиг үзүүлэн ингээд дагаж бичдэг систем ингээд хувааж өгөөд байршуултаа за тэгээд дүнгийн тодорхой яах ёстой хичээлийн үйлдвэр яг бид нар юу хийгээд энэ зүйлийг дуусгах ёстой гэдэг юм уу бүргээ дагуулж бас гаргаж өгсөн гэсэн. За би энийг одоо донцгоодын 8 студентийн танаад хэрэгжүүлсэн байгаа. За ингээд хэрэгжүүлээд үзгээд эргээд бид нар нөгөө үр дүнгээ ямар хөө үр дүнтэй энэ мэдээ яаж санаж байгаа гэдгээс шалгах шаардлагатай болсон. За дээр нөгөө төсөлт ажлыг хэрэгжүүлэхэд хүүхдүүд маань үндсэн техникийн сэдвүүгээр авчдаг. Тэгэхээр нөгөө чиглүүлэгч багш маань биднээс таалагдахаа яг бүх хүүхдүүд 8 дугаар ангийн 100 гаруй хүүхдүүд бол үргэлжлэн муу байгаа учраас баг багаар болоод ажилласан. За тэгээд төсөлтөд одоо мэдээллийн 900 байгаа учраас хүүхдүүд маань интернет ашиглаад ашиглаад судалгааны одоо хийх чадварыг хамрах үүрэг бол химик оюунаас тодорхойлж гомдноо хаалтгүйгээр нээлттэй тавьчихсан. Тэгээ ингээд үзэхэд бол яг нөгөө хүүхдүүдийн асуудлуудыг тухайн төслийг хийгээд химик оюун яаж ашиглаж байгаа бэ? Хэрхэн нөлөөж байгаа гэдгээр судалгаа авахад ер нь бол химик оюун нэрийн хийх чадварыг сайхан хэрэгжүүлэхэд ингээд төхөн болж байна. Бас нэмээд болоод байна гэдгийг хүүхдүүд аягүй онцолж өгсөн байсан. За тэгээ эндээс гэхдээ химик оюун фашиста хүүхдүүд чинь гадуур ирсэн юм шиг тэгээд бид нар дахиад чадвар тавьсан. Химик оюун хамаад хийгээд бид нар үзүүлж ажиллах зорилгоор хэвчиж болно. Гэтэл яг хэрийг ашиглах дуугаар бид нараас хувийн дэвтэр чадварыг шалгах тийм бас тавьж өгсөн. Жишээлх юм бол одоо документ хэлтгэл яг нэг документ тохируулалттай. Яг банкны чадвар шаардсан тийм оруулж код дээр анализ хийдэг юм уу те иймэрхүү даалгаврууд оруулж өгсөн. Эргээд эндээсээ хараад нөгөө хийсэн бүтээлээс нь хараад хүүхдүүдийн уншиж байгаа мөнгөтэй байрласан хичээлийн одоо мэдээллүүдээс хараад тухайн хүүхдийн мэдлэгээ хэрэг санаад байгаа юм бэ гэдгийг бас эргүүлээд өгөөсэй. Ингээд үзэх юм бол уншиж судлах хичээлийн бид эргээд сандгийн байна. 40% нь багшаас сонсоод давхар өөрснөө хараад уншаад санаад байгаа юм байна. Тэгээд дандаа нөгөө хичээлийн явц болсон процессыг эргээд өгсөн. За тэгээд бүр хамгийн өндөр үнэтэй марсан төсөлт ажиллаа хийхэд яг нь энэ дээрс олж авч байгаа багаар ажиллаж байгаа мэдлэг дээрээ туулаад бүр энэ бол энэ хоёрын үнэлгээгээ батсан. Энэ болохоор юм багаараа хамтраад хийгээд ингээд эрэл хаяа болоод өөрсдөө ингээд судлаад явах юм бол тухайн мэдлэг хүүхдэд илүү их үлддэг юм байна гэдэг нь харагдсан. Тэгээд эндээс хараад ингээд төсөлт ажлын үнэлгээ явуулсан гүйцэтгэх юмс гарсан. 8 дугаар ангийн хүүхдүүдээ 8 дугаар ангийн хүүхдүүдээ бол хичээлийн яг үнэлгээ нь бол нэг 41%-тай гүйцэтгэх 54%-тай за юуны 9 дугаар ангийн хүүхдүүд 67%.
үнэлгээтэй 85-ны гүйцэтгэлтэй гэх юм уу гүйцэтгэл гэдэг нь маань нөгөө дөрөв хичээлээ нэгдсэн нэг даалгавар өгсөн бол яг хичээл болгоомор үнэлгээ маань задарч авч байна. Тэндээсээ хагаад нэг хичээлийн даалгавар дутуу гэдэг нэгийг бүтгэл хийдэг ч юм уу те хүүхэд болоо нөгөө бүх юмыг чаддаг байхаалгүй өөр өөрсдөө хийж чаддаг зүйлийг ингээд үнэлүүлээд яваад ийм үнэлгээтэй гарсан байгаа. Эндээс харахад бол яг жоохон хэд хэдэн бэрхшээл гарсан дуу суулын өгөөд ялангуяа дундагийн өгдүүд гэдэг нь үдээж өргөн төлөвшөөгөө суулгаас бүрийн эзэмшээгүй байгаа. Гэхдээ яг энийг ингээд цаашаа хэрэгжүүлээд явах манай хүмүүсийн гарч ирж байгаа бүтээл илүү чанартай болох юм байна тий. Тэгээд яагаад энэ төсөл хэлийг бас нөгөө яг ингэж хэрэгжүүлээд дөрөв хичээлээр нэгтгэж яваад байгаа юм бэ маань сургуулийн энэ дээр удирдлагын цэцгийн хичээлийн төлөвийн төсөлд манай сургууль дэмо байгаад хүүхдүүдийг хийсэн бүтээлээ өсгөн болгож гаргадаг. Энэ жилийн болохоор 5 сарын 14-нд тэрнийг гарч ирж байгаа нөгөө нийтдээ тавьж байгаа бүтээлүүдээ бид нар илүү санаарчулъя. Дунд сургуулийн хүүхдүүд их сургуулийн хүүхдүүдийн нэг одон курст хийж байгаа зүйлээ бид нар бүрэн хийх чадвартай болоод гарч байгаа шүү. Ийм учраас доодсон хүүхдүүд ингээд сайжраад байгаа учраас ихтэй сургуулийн боловсролын гэсэн ингээд яагаад ч илүү чанаржуулъя гэдэг суурийг бас тавьж өгье гэдэг үгээс ингээд танилцуулаад хэрэгжүүлээ яваа. За ингээд энийг хэрэгжүүлэх гарсан үр дүн бол хөдөлсөд ажлыг хүүхэд болгон дээр анги болгон дээр энэ баг болгон дээр заавал мэд байх хэрэгтэй байна. Тэгвэл яг хичээл авч байгаа болохоор бүрэн хөлцгүй байна гэдэг юм гарсан. За тэгээд энээс хамаарат багш нар бид нарыг илүү уянгатай хатарч ажилласан. Хүүхэд болгон дээр олон даалгавар ачаалал өгөхгүй нэ. Өөрөөр хичээлийн интеграцийг явуулахаар ачаалал бас багсан. Ийгэргээд үр дүн бол илүү сайтай байх юм байна гэдэг юм бол гасан. За мөн дэш хичээл болгон дээр нэг гишүүн шалгаад дунд нас нь өсөж дооны ажил хийж явах шиг юу болгоод өгөө. Үнэлгээ авдаг төсөлт ажлыг хэлэлцүүлдэг тийм цагаас гаргаж өгөх юм байна гэдэг юм гаргаж ирсэн. За тэгээд өгнэй хэлбэл бол миний бол цааш энэ өдрөд хэрэгжүүлж үзэж байгаа дараа жил бас илүү сайжраад хэрэгжүүлээд эзэн тэгээд үр дүн маань хэд ахицтай хагтай юм бодгоо юмс тогшоохад байх нь сургуулийн хүүхдүүд зөвгүй байж магадгүй. Гэхдээ яг нөгөө ямар нэгэн үр дүн сайн ч юм уу ч нэг үр дүн гаргах гэдэг тохирох аргагүй авах гэдэг шийдэх учраас эргээд дэмэдээ тэгээд илүү чанартай байгаа гэдэг бас бүгд болгоно ачаал бас гэдэг үгээс энийг бол цаашаа нэгтэй бас хэрэгжүүлээд явна гэдэг үг хүссэн байгаа. За тэгээд баярлалаа.